Элчин сайд ассан улсын их хурлын гишүүн Тэрүүш Давгийг эндэрт урьж байна. За өнөөдөр Баатарван Наваиндонга 110 жилийн ой зориулсан энэ сайхан хуралд намайг өрсөн явдалд талархаж байна. Бид өнөөдөр энэ сууж байгаа хүмүүс ажиглаж байхад Монголын өнөөдрийн нийгмийн салбарын бүх соён гэгээрүүлэгчид эрдэм тэмэргэд энэ нийгмийн сорууд нь цугларч байгаа нь бол бас нэгийг хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд нэгийг хэлнэ гэдэг маань энэ хуралд орох гэснээс хойш Наваиндонгийн талаар бас жоох юм унших гэж оролцсон. Ингээ харж байхад бол нэгэн бие хүнд өнөөдөр Монголын түүхийн ямар их түүх агуулгдсан бэ гэдгийг харагдаад байгаа маа. Эзэн Чингис хааны алтан ургаас гэж бодоход энэ хүний түүх бүхэл бүтэн Чингисийн түүх, Монгол улсын түүх харагдаад байдаг. Тэгээ 1926-аас 29 онд Германд сургуульд явсныг ингээ харахаар бүхэл бүтэн тэр үеийн барууны ертөнцийн түүх, тэр зураг, тэр өнөөдрийн тэр үеийн сурж исэн ном эрдэм бисаа энэ Германдаар бичсэн тэр дүрмийн талаар бичсэн зүйлүүд ингээд аваад сайн уншиж байна л да. Тэгээ тэр дүрмэн дээр ямар их ням бай тэр дүрм судалж исэн тэр ингэж харагдаж байгаа. Тэгээ Монгол улс тусгаар улс болсон энэ үед энэ хүн тусгаар Монгол улсад ямар их үүрэг гүйцэтгэж анхны бүлэгмийг байгуулж Монгол төрийн анхны бүлэгмэнд орцолж ингэж явсан түүх. Ингээд дараа нь бол Герман руу яваад эргэж ирэхэд энэ хилмигдүүлэлтийн үед дөнгөж сургууль соёлдоо сурж исэн хүүхдүүдийг авчираад энэ хилмигдүүлэлтийн үед яаж ингэж хилмигдүүлж исэн? Монгол хүн ер нь биенийг 3.2 сая хүн бараг биенийг муухайч харах ирэхгүй ард түмэн байгаа шүү дээ. Энэ их том хоёр үгний дунд байж байгаа хүмүүс. Тэгэхэд бол энэ хилмигдүүлэлтийг биеэрээ амсаж туулаад тэрийг даваад дараа нь зүйл толгойд улс гэдэг бидний хөршид сурж ийсэн. Монгол улс даа сурж ийсэн. Тэгээ энэ гадаад дотоод дипломат ажилд ажиллаж байсан. Энэ бичижсэн зураг ном зохиолыг ингээд үзэж харахаар бол яг л бидний хүүхэд үед энэ соёл эрдэнэ. Энэ баян Монгол дуугарчим бидний үед бол өсөж хүмүүж байсан. Би ингээд хөдөө яваад ингээд нэг тал нутгаа хараад ингээд нэг сайхан талд харж байгаа хоныг харахаар сул асгсан сувдаа шиг гүүргий дүүг ерөөс өөр ирэхгүй орж ирдэг байхгүй. Сул асгсан сууд шиг. Тийм учраас бол энэ хүний энэ өнөөдрийн 110 жилийн ойг тэмдэглэж байгаа нь зөвхөн 110 жилийн ой биш. Монголын түүхийг тэр чигээр нь судлах боломж гаргаж бид түүхийн асар их том хүмүүсээр бахарх сэтгэл төрж ингэж энэ өнөөдөр ороо бусгаад цагт бол бид ийм л хүмүүстэй, ийм л удам судартай, ийм л соён гэгээрүүлэгчтэй ард түмэн байсан гэдгийг харах тийм боломж гарч ирж бахархж байна. Үнэхээр ийм бахархалтай өвгдээдсэн удам судар гэдгээр бид бахарх ёстой юм байна. Тэрүүгээр нэгдэж нэгтэрж ажиллах ёстой юм байна. Улс орноо хөгжүүлэх ёстой юм байна гэж ингэж бодлоо хүний нэгэ. Тэгээ би яг зүгээр цөөхөө идүүг энэ өнөөдөр энэ программыг хараад байхад бол чиглэлээр асар том судлаачид үг хэлэх учраас би зүгээр Германд сургууль төгссөн Германд элчин сайд байсан хүний хувьд бол Германыхын талаар хэдэн зүйлийг л хэлье гэж бодсон юм байна. Тэгэд ер нь бол 1920-од оны үед ер нь ардын засаг байгуулагдсны дараа Герман улсыг манай тэр үеийн улс төрчид тэр үеийнхэн бол асар их сонирхож байсан. Гэрээ хэлцээр хэлж ийсэн байна лээ. Тэгзний үр дүнд бол анхныхаа 35 хүүхдүүдээ явуулж 40 гаруй хоног
явж иж Германыг зорж очижсэн юм түүхтэй юм байлээ. Тэгээ тэр үеийн төрийн бодлого гэдэг бол дэлхийн нийтийн соён гэгэрүүлэх хамгийн их одоо боловсролыг та улсын тоонд Германыг одоо оруулж тэр судалгаарч тийм гарсан юм байлаа. Тэгээд тэр үедээ ихээхэн хэмжээний мөнгө зарж тэр залуучуудаа явуулж байсан. Тэгэхээр энэ явуулахтаа бол зүгээр нэг явуулчаагүй асар том бодлогоор явуулж байсан. Соён гэгэрүү чиглэлээр, үйлдвэр аж ахуйн чиглэлээр, хөдөө аж ахуйн чиглэлээр ингээ бүх чиглэлээр явуулж байсан. Тэгэхээр энэ хүүхдүүд одоо бодоод үзтээ энэ нэг 3 жил 26-аас 39 оны хооронд 3 жил болоод ирсэн 35 хүүхэд Монголын нийгмийг соён гэгэрүүлж ирсэн. Одоо та бүхэн энэ саяны зургийг харж байхад тэр явуулж байгаа хүүхдүүдийг яаж хувцалж явуулж ирсэн байна. Тэр хүүхдүүдийг өнөөдөр хувцсаж байгаа хувцлал тэр баант гэдгийг зүүсэн энэ тэрийг харахад өнөөдрийн биднүүсийн хувцлалаас хэд дахин илүү соён гэгэрүүлж ирсэн байна. 3 жил ирчээд Монголын нийгэмд ирээд энэ тэр нацаг дөржин гэж алдарт банкиа тэгээ олон банкиадууд тэгээ тэр хүмүүсийг гудамд явж явахт нь хүмүүс эргэж харж дагад дуурайж исэн ийм соён гэгэрүүлэгчд. Тэндээс одоо манай Наваянданга, нацаг дөржга, намдагга, намхай цэрэнга тэгээ ардын багш бацхгүй гэдэг ингээд тоолох юм бол тэр дотроос ерөөсөө нийгэмд үрдэн гаргаагүй, өөрийг нь таниулаагүй, Монголын нийгэмд хувь оруулаагүй нэг ч хүн байхгүй. Ингээ бодоход бол манай ген гэдэг одоо ген тэр жагаа зарим хүмүүс шүүмжлээд тийм. Ер нь бол бидэнд ямар их асууж хүч байна. Дээд сургууль төгсөөгүй 3 жил болсон хүмүүс Монголыг 35 Монголыг соён гэгэрүүлж чадчихсан байна. Тэгээ би нэг хэдэн жилийн өмнө Германд 35 соён гэгэрүүлж яхад Германд 35 мянган хүн бид чинь Герман сургууль төгслөө 35 мянгуулаа нийлж ягаад энэ Монголын нийгэмд жоохон ч хувь нэмэр оруулах гэсэн тийм мянган хүний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн. 35 мянга чинь 1000 дахин илүү хүмүүс бид өнөөдрийн нийгэмд ягаад хувь нэмэр оруулж чадахгүй байна. Өөрийгөө бодоод ягаад ийм эгоист болоод байна. Бүгдээрээ тэднээс шиг соён гэгэрүүл бидэнд чадвар байгаа юм биш үү? Тэгээ биднээс ингэ явах юм бол бусад улсууд ингэ нөлөөлөө явах юм биш үү гэсэн маягаар 2 жилийн өмнө энэ төрийн ордонд мянган хүний чуулга уулзалт гэдэг ажилсаг Монгол гэсэн нэрэн доор Герман маягаар ингэ ажиллая. Тэгээ ингээд энэ хүмүүсийг үзэж байхад бол энэ соён гэгэрүүлэх энэ зохиолчд, зураачдаас гадна анхны аж үйлдвэрийн комбинатын ерөнхий механик, анхны одоо хэвлэх үйлдвэрийн одоо ерөнхий инженер энэ чинь тэгээд л одоо газрын зураг энэ төргээд үзэх юм бол ерөөсөн гайхамшигтай хүмүүс төрсөн байна. Эдний үр садн үе садн бол энд сууцгааж байна. Тийм учраас би бол Наваяндангаахаа 110 жилийн ойгоор тохиолдуулаад бас тэр үед сурж исэн энэ хүмүүсийн төлөөл болсон хүмүүс ирсэн байгаа учраас та бүгдээ бас та бүгдээрээ бахархаж байгаа, та бүгдээ одоо удам судрам байгаа учраас талархаж байгаа гэдгийг илэрхийлье. Ингээд би өнөөдрийн арга хэмжээнд амжилт хүсье, баярлалаа.